Кизиа Зан булсын Лусака хотод амьдардаг байв. Нэгэн өдөр аавынх нь найз нь гадаадаас айлчилж очжээ. Зочин Лусака хоттой танилцж дуусаад Кизиа зориулж авчирсан хідэн амттангаа өглөө. Лусака хотын мөнгөн тэмдэгтийг сайн мэддэггүй найз нь түүнд бас жижиг мөнгөн дэвсгэрт өгчээ. Кизиа сэтгэл доглон өгсөн бэлгийг нь авсан ч хідэн төгрөг өгснийг сайтар шалгасангүй. Хожим нь түүний өгсөн мөнгө юу ч худалдаж авч хүрэхгүй бага мөнгө байсныг харлаа. Урам нь хугарсан Кизиа аа болон найз дээрээ буцаж очиод "Ахаа, энэ мөнгөөр юу ч худалдаж авч хүрэхгүй шүү дээ" хэмээн аавыгаа тун эвгүй байдалд оруулав. Бидний өргөж буй өргөл бүтээгчийн өгсөн ивэл талархаж түүнийг хайрлаж буй илэрхийллүү эсвэл дорд үзэж байгаагийн шинжүү. Малахи номонд бурхан ийм асуудаг: та нар сохрыг тэхэл болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доглон ба өвчтэйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчтай аваачиж. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг илгэсгээр хүлээн авах уу гэж төв төмдийн эзэн альдаж байна. Хэрв бурхан бидэнд хамгийн сайн бэлэг болох Есүсийг өгсөн бол бид ч бас түүнд хамгийн сайнараа үйлчлэх ёстой биш гэж үү? Бид 11 болон хандаг өргөлөө авчрахдаа өөрсдийн хүслийг адагт тавьж харин бурханы хүслийг нэгдүгээр тавих болтугай.